Өнөөдрийн хичээл бол англи хэлээр бусдыг өөр хооронд нь хэрхэн зөв танилцуулах тухай юм. Энэ хичээлээр бид 8 чухал хэлхийг сурах болно. Хамгийн түрүүнд албан ёсны нөхцөл буюу ажил дээр хэрэглэгддэг хэллэг бол I would like to introduce. Жишээ нь I would like to introduce my colleague Bat. Би танд өөрийн хамт олон Батыг танилцуулмаар байна. Харин найз нөхдийн дунд эсвэл энгийн үед зүгээр л this is гэж хэлэхэд хангалттай. Жишээ нь This is my friend Sara. Энэ бол миний найз Сара гэж маш амархан хэлж болно. Та хоёр өмнө нь уулзаж байсан уу гэж ээлтгээр асуухдаа Have you met гэдэг бүтцийг ашиглана. Жишээ нь Have you met John before? Та Жонтой өмнө нь уулзаж байсан уу гэж асууж байна. Бас нэгэн түгээмэл арга бол Meet my гэж хэлэх юм. Энэ нь миний хэн нэгэнтэй танилцаарай гэсэн утгатай. Жишээ нь Meet my sister Anna. Миний дүү Антай танилцаарай. Хэн нэгэнтэй танилцсны дараа танилцсандаа таатай байна гэж хэлэх хэрэгтэй. Хамгийн түгээмэл нь Nice to meet you. Харин арай албан ёсны бол Pleasure to meet you гэж хэлж болно. Танилцуулж байхдаа тухайн хүний талаар товч мэдээлэл өгүүл яриа үргэлжлэхэд тустай. Жишээ нь She is a graphic designer. Тэр бол график дизайнер. Эсвэл He works in the marketing department. Тэр маркетингийн хэлтэст ажилладаг гэх мэт. Өнөөдрийн хичээлээр бид бусдыг танилцуулах хэд хэдэн чухал аргыг сурлаа. Эдгээр хэлхийг туршиж үзээрэй. Баяртай.